Улааж шаазгай үзүүлж байна. Би танарт яг Монгол тосгууд аимшиг явдлын тухай ярьж өгч байгаа боллоо. Тэгэхээр юм аимшиг явдлууд хэвчлээ сүнс гэж байдаг тийм. Ийм сүнс гэж оршдог. Энэ оршихууны тухай их олон янзаар ярьдаг. Сүнс байдаг. Үнэн лаа сүнс харсан хүмүүс гэх янз бүрийн байдлаар тайлбарладаг. За тэгэхээр сүнс талаар хэд баримт байна. Би танарт тэр баримтыг 5 баримт тэр баримтыг уншуулъя. Уншиж сонирхолтой шийдлээ. За ингээд нэрлэгчээ ямар юу өөрөө ачгүй дэж байгаа юм. За би язалгас дуртай хүмүүс бүгд наашаа суугаарай. Come on наашаа суугаарай. Одоо та сүнсчдэрийн тухай 5 баримтыг гэж байна. Энэ дэлхий дээрх 5 үндэстний нэг сүнстэй байж байсан гэдэг бол нийт ухааны талгаар сүнс байдаг гэдэгт итгэдэг үлээ. За энэ юутай холбоотой гэхээр шашин шүтлэгтэй холбоотой байгаа. Тэгэхээр нийт ухааны тал өвн шашингүй үзэлтэй байж боловч ер нь бол миний бодлоор 80-аас за 70-80% шашинтлаг үзэлтэй хүмүүс шүү дээ. Шашинтлаг ямар нэгэн шашин шүтдэг тийм хүмүүс аахгүй юу? Тэгээд дэлхийд нэг 3 том шашин байгаа. Тэ? Лалын шашин, христийн шашин, буддын шашин. Лалын шашин бол яг үндсэн хууль бүх юм Куран судраар аваад ерөнхийдөө бол налын улсуудын хууль нэг чанга байдаг гэх мэтчлэн тэ. За тэр дэмий нөгөө шашин шиг юм яахгүй. За одоо ингээ яг үндсэн юм руу орё. Үндсэн зүйл рүү орё. За сүнс таны бие махбод сэтгэл зүй сэтгцэд нөлөөлөх чадвар, сүнс бол адилгүй байдаг гэж. Тухайн сүнс хэр хүчтэй байхаас хамаарч бүх зүйл нь өөр байна. Юутай ч сүнс танд шууд халтаж зүрхлэхгүй ч гэнтийн сэтгэл санааны хөрөл үзүүлэх чадвартайг нь таны сул талыг ажиллаж бодит байдлыг өөрөө мэдүүлэх сэтгэлээр унгаас сул дорой болгодог гэж. Мөн чи баг корона юм шүү. Сүнс зүйлсийг хөдөлгөж чадна. Дэлхий дэрхийн яаж хөдөлгдсөн мэддэхгүй ч газарт унаж хагарсан хар мянган ваар байдаг. Очралтай нууцх нар бидний нүдэнд харагдахгүй талдгууд чоршиж байдаг. Сүнснүүд амьтаа зүйлс шууд алдаж чадахгүй ч амьгүй зүйлсийг хөдөлгөж удирдах чадвартай байдаг талаар олон судалгаа барьж би хаалга нээж хаах юм авч шидэх гэрэл асааж унтраах гэх мэт. За иймэрхүү биш кинон дэр гадаг шүү дээ. Аим шиг кино болгоод хаалга муухай раах тэр шомыг оруулж хараа заа. Би яг ярьж байж тамирт ингээл хаалга ингээл хинж дуураа гинт тасаал өөрөө гавгац. Ус. Сүнс улс чөтгөр бол хасраа. Чөтгөрийн тухай баримт зөвтрүүлэг олон байдаг. Ер нь бол хүмүүс чөтгөр сүнс хоёрыг хойлцох их би чөтгөр гэдэг хүн анх шашны зан үйлд буруу үйл хийдэг хүнийг нэрлэдэг нэршил байсан. Амьд тахуу насандаа хүний амьд төрсөн эсвэл муу мухайг үлдсэн хэн нэгэн үгсэн дээр амар амгалан олддоггүй. Сүнс нь амьд байхдаа хийсэн үйлсээгаа үрдэг. Гэхдээ муу юм хийсэн бол чөтгөр болно гэсэн үг биш. Чөтгөр асраа өрөөд баргийн үнэтэй даардаг чөтгөртэй даарна гэдэг кино зурагтаар үздэхдээ огт адилгүй гэж судлаачд хэлсэн байдаг. Тийм ээ тий. Нөгөө нэг биш салах хэрэгтэй байхгүй тий. Сүнс ягаад нэг газар торогддог вэ? Сүнс гэдэг нь ерөөсөндөө энерги бөгөөд энерги татагддаг үлээ. Тэгэхээр байх ёстой энерги нь алдагдсан газарт гацж үлдэх, хорогдох тохиолдол их байдаг. Жишээ нь олон шинэ хүмүүс нэлсэн газар олон хүн болсон газар байгалийн энергийн тэнцвэр алдагддаг учраас сүнс хорогдох нь хэлнэ. Тэгэхээр төрөх бол оршуулгын газар тийг байх нэлбэг юм биш үү? 5. Сүнс яаж хорогдож үлддэг вэ? Кинон дээр гардаг шиг амьд үедээ хийж байгаа үйлдэл үзэг гэж хорогддог гэж үү? Эсвэл шудраг бүсгүйн харин гэж уурандаа үлддэг юм уу? Үнд ялын эзэн тайлбар би сүнс эзэжний газартаа удаа үлддэг. Яаж өнгөрсөн хэсэг саацсан байдаг. Олон хүмүүс өөд болсон гэр бүлийн гишүүнээ хасан тухай ярьдаг. Ихэнх сүнс гэр бүлийн гишүүдэд захихаасаа элж тусдын болох гэж хэсүүцүүлж байдаг гэж хөө. Би өндөө бодож байна. За нэг иймэрхүү байна. Сүнс гэж байдаг үг гэрдэнт нотлоогүй. Тэгтээ шинжлэх ухаан байдгүй гээгүү. Шинжлэх ухаанаа байдгүй гэж нотлоогүй байдаг ш нотлоогүй. Яг сэтгэл санаатай шууд холбоотой гэж үздэг юм лээ зарим. Тэгтээ сүнс судлалтай тийм ерөнхийдөө тийм харагдсан байх гэж
гоё зүйл ярьж байгаа. Тэгээд түүний дараагаар чөтгөртэй тарсан бод зэрэглэлтэй зүйлүүд ирэх ном байдгийн тэр юм. За баярлалаа. Та илүү их сонирхолтой мэдээлэл үзхийг хүсвэл манай сувгийг subscribe дарж дэмжээрэй.